Дархуул аймгаас Сэлэнг орхон Булган Хөвсгөл Завхан Ар хангаа Үр хангаа Баян хонгор Говьалтай Увс Ховд Баян үлгийн аймагуд болон Дархуул аймгийн сумд руу гарах иргэдийн бүртгэлийг өчигдөр буюу 11-р сарын 28-ны өдөр Smart дархан Циком хаягаар бүртгэсэн билээ. За энэхүү бүртгэлд хамрагдсан иргэдээс PCR шинжилгээ авах ажлыг өнөөдөр 2 цаг дээр өглөө 8 цагаас эхлэн зохион байгуулж байна. Тухайлбал хуучин дарханд буюу 16 дугаар сургууль, шин дарханд буюу Тархан өргөө Политехникийн коллежийн байранд явагдаж байгаа юм а. PCR шинжилгээ авах ажил өнөө оройн 20 цаг хүртэл үргэлжилнэ. За 2020 оны 11 сарын 28-ны өдөр Smart дархан сайтлаар хөдөө орнууд буюу Хөвсгөл, Булган, Орхон, Заранга, Өвөр ханга, Баян хонгор, Баян үлгийн Увс Ховд аймагуд руу явах хүмүүсийг бүртгэсэн. Нийт нь 2000 гаруй иргэд бүртгүүлсэн байна. За энэ дээр шин дархан, хуучин дарханд 2 хуваагаад PCR-ийн шинжилгээ авчихсан. Манай хуучин дархан дээр 16 дугаар сургууль дээр одоо нийтээ нэг 770 гаруй иргэд шинжилгээ өгөх ёстой. Одоогийн 12 цагийн байдлаар нэг 130-аад хүн шинжилгээ өгсөн байна. Тэгээ иргэдийг бас энэ бүртгүүлсэн иргэдийг шинжилгээнд идэвхтэй оролцохыг одоо урьж байна. За хоёрдугаарт энэ шинжилгээнд хамрагдж байгаа иргэд маань Хөвсгөл, Орхон, Булган аймгийн иргэдийг бол бид нар нийтийн тээврийн унаагаар хүргэнэ. За өөрсдийн унаагаар явах иргэдийг бол бас зохион байгуулалт шинжилгээний үр дүн гаргахаар зохион байгуулж явуулна. За Аранга, Өвөр ханга, Баян үлгийн Увс Ховд, Говьалтай, Завхан гэсэн аймагуудын иргэд бол зөвхөн өөрсдийн унаагаар явна. Тэгээ өөрсдийн унаагаар явах бэлтгэлээ хангасан иргэдээс бол бид нэр PCR-ийн шинжилгээнд хамруулж байна. За нийтийн тээврийн унаууд бол одоо зохион байгуулах боломжгүй байгаа гэдгийг хэлж ойлгуулахын зүйтэй л гэсэн бодолтой байна. За ийхүү 16 дугаар сургуулийн байранд 770 гаруй иргэн PCR-ийн шинжилгээнд хамрагдахаас 12 цагийн байдлаар 130 орчим иргэн хамрагдаад байна. Харин Дархан өргөө Политехникийн коллежийн байранд шинжилгээ өгөх 1200 гаруй иргэнээс 12 цагийн байдлаар 172 иргэн PCR шинжилгээнд хамрагдаад байна гэж зохион байгуулагчид ярьлаа. За энд нэг зүйлийг онцлон анхааруулхад Орхон, Булган, Хөвсгөл аймагуд руу нийтийн тээвэр болон хувийн автомашинаар явах иргэд PCR-ийн шинжилгээнд хамрагдана. Харин Сэлэнг болон Баруун Таван аймаг руу зорчих иргэдэд зөвхөн хувийн тээврийн хэрэгслээр явах шаардлагыг тавьж байгаа бөгөөд хувийн автомашинаар явж байгаа бол PCR-ийн шинжилгээнд хамрагдах юм байна. За энэ асуудлаар зохион байгуулагчдаас 14 цаг 30 минутанд дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэлийн багварлаар дамжуулан өгнө.